Одоо Ховд аймагт урайхаа ард түмэл 2 сум байна уу? Яг видаас 2 сум байна. Би дуутмын кар 2. Дуутмын кар 2. Магадгүй нь болохоор уранхачуд бас байгаа сүмүүд байгаа. Гэхдээ хүмүүс цөөхөн уранхачуд. Яг одоо төвлөрсөн сум бол ерөөсө дуутмын кар. Дуутмын кар 2. Ирэн гол мөнхархандаа тэгээд дуутмын кар 2. Тэгээд манай уранхаа гэдэг чинь одоо дээрээсээ сонсяснаас түүх домх ихтэй сайхан бөгчүүдтэй нутаг байж, түүхтэй байж, юм мэддэг, сайхан мэрэгэн төргөн усууд тэгсэн байж тэнд. Одоо бөхийн түүх домх гэдэг ихтэй би одоо сонсяснаас одоо 1800 оны үед байсан байгаа. Зүмэг гэж бөх байж. Зүмэг гэж бөх байсан тэр ямар түүхтэй бөхгүй хар. Одоо ганц би юм одоо эрчилгээр нь хоолож иддэг нуцгоо шүү тэгж яадаг шахуу тийм хүн байсан өдөөсрөө өгөөд бавгатаа тараад бавгатаа нуулаад. За. Бавгатаа нуулаад та яавко бавгатаа нуулаад юм болоо гэж асуухаар. Үгсаа хумр тэр байраад аваад чулуутахаар нь тэр чулуудаад байна ачаа цохоор нь би ачаа цохоод явах. Эрг харны бавгатаа нуулаад. Эрг харны итг даваад байна гэж ачаар нь би даваад байна гэж. Тэгээ болсон байгаад одоо нэг хармод бариад авахаар би очиод хоёр гар дээрээс нь хоёр хөл болно ш. Хоёр хөл дээрээс бариад авсан. Тэгээд ингээд суух цаадахтаа их бярт айрсан ноос нь ингээд шалвараад ороод ирсэн гарт. Нам зулгадаад ороод ирсэн байсан. Тэгээд яав хөөсөн. Тэгээд аргаж яагаад тэгээд ач цохоод. Ач цохтгол байж ач цохоод тэгээд нэг ач сал явуулаа гэд. Түүх байсан тэнд. Одоо тэгээд тэр өнөг бодох тэр энэ дараа нь үйлдэл байсан шиг байгаа. Бөхөвья гэж бөхөн байж бас. Тэр бас л одоо тийм цагтаанд ангмаар кэжлэгээ сан тэгэж явж явсан. Тэр хүн болохоор ганцаар явж яваад одоо газар явж яваад нэг улан таг их усан дорж яхаар нэг буудаад унгааж яваад тэнгэний өвчаад ингээ янзаа сууж ятл. Газрын хөрөөтэй бас хөлтэй байсан олон мөртэй хүн дээрээ. Тэгээд өгсөн хумхаар уранха хөрөөтэй цаацаа газраас хулан тахаад ямар хэрэг байна гэхээр нөгөө хүнд нь хулан тахийнхаа нэг көл дээрээс нь барьж яваад тэгээ тэнд дөрөд ингээд усууж яасан наад нь тэнэс ингээд идээд энэ хавд ирэхаа би буучихсан энэ дээрээ унж бодлаа. Тэгэхээр би өвч яваад авчууч гэвтөхгээ сууж яана гэж хэлээд нэг көл дээрээс нь барьж яваад хулан дээр ингээд хаячихсан. Тэгсэн уранхан бөхөвье байсан бо шорлох хайр тэгээд орж ирэн бууга мөрөж яасан гэдэг юм. Тэгээд тэр шорлохаас нь өдөөгөө тэр юм тэгээд ирчидлээрээ нөө садаа явж яасан. Тэгээд чинээ түүх ингээд дамжаа сонсохоор одоо манай газа энэ саадан дотор байна. Танцлууд манай соёлын түүхэн гэж өгсөн байлгүй. Горта гэж бөх байсан манай тэр. Одоо нөгөө систем хогшны эсрэг Товжээ зан гэдэг хүн тэр 1800 оноос 1900 оны үед байсан шиг байна. Манай аавын ах хүн байсан байгаа юм тэр. Товжээ зан. За. Тэр товжээ зангийн самган когш хоёр одоо ингээд нэг 7 тамхтай буузуусгаа сууж яасан. Тэгсэн сууж яасан тэр горта гэж хүн орж иж. Бас нэг ядуу амьдралтай одоо тэнийг нэр мэрий тодорхой болохоос бөхөн байжлаа тэр. Тэгсэн орж ирэх тэр товжээ занг миний когш нь орж ирээд энэ 7 тамхтай бол өргө гаргаад гэж самган когшоо энийг одоо яаж гаргадаг байсан юм юу гэж гаргадаг байсан байх. За. Тэгсэн тэр гортой өргө гаргачаад за миний когш нь чиний арцахдаг чулуу самганд олж иржээг. Арцахдаг чулуу нь болтгол гэж одоо манай алаг багийн төв гэдэг байдаг тэн дээр байдаг байсан. Тэр чулууг тэр гортой гэдэг юм яваад нэжэн төргөлж ягаад газыг бэдэн чулуу ирчихсэн. Тэгсэн тэр товжаагаараа харчаад оо яны эргөө да агуу комнаар чаххан тэр шүйдэг залуу өргөшөө чулуу өргөж яан тэр болоод болсон. Тэгсэн самганараас гараад үрээ талиадаа тэр чулуунд очиод мөрөгжээсэн гэдэг. Гэхдээ ийм хүм энд нутаг дотор ингээ явж явахд ийм муухантай явж явдаг. Энэ аргагүй тэнхэтэй хүн байж гэдэг чулуунд мөрөгжээсэн гэх. Тэр чулуун одоо тэнэснээр яг 100 хэдэн жил боллоо. 100 хэдэн жил болж байгаа. Тий одоо энэ дор манай багийн төв дээр байсан. Тэгэхээр тэр чулууг түүх мөхий бас мөч талчби сонсоод
Тэнийг авчираад уламжлалтай газар байрлуулчихад одоо юм цаадан дотор ингэ байрлуулсан байна газа. Товчхон аяг нэрийг дуудсан дээрээс байрлуулчихсан байна. Тэнийг ягаад авчираад чихээр бас Уранхан төвхөд ачаа цохоод аваад бавга аваад чөлөөдөд ачаа цохоод ав гэдэг тэр юм гэдэг вэхэн одоо удам дамжсан төвхий болохоор би одоо досроо боддیں۔ Удам дамжсан төвх одоо манай Уранхад одоо улсын цолтой бэк анхна юм бюрнегийн баян мөнгө гэж гарч ирээ. Тэр залуу болохдоо бидний зурагсаар шаарддаг бид нар ингээ хэрж явах баруун зүүн аль талдаа ачна гэдэгт ганцхан дархан байх тий. Дархан мэх нь баруун зүгүүл баруун зөнгөө ачдаг одоо зурагсаар хэлээд байгаа. Тэгээд би боддیں۔ Уранхан төвхөнд бас нэг бавгацаа ноолдод ачаа цогхоор би аваад яв гэдэг удмын чинь одоо бэх манай Уранхад бас ингээд дамжаа явж юм байна гэж бодоод тэгээд тэр одоо энэ ноцгаатай байж юм байна гэж юу боддог байхгүй. Тэгээд тэр чод нэг 5 залуу одоо өргөд машин дээр тавьчихсан тэр чод көдөгчд агуу. 5 хүн дийлээгүй. 5 хүн дийлээгүй. Ирсэн дийлээгүй. Нэг жижиг мотор машин дээр. Мундаг барьтай хүн байж. Тэгээд тэр хүн 5 хүн өргөд агаагүй чулууг аарсах чулуугаа тэр холоо газар километрийн цаанаас авч ирсэн чулуу байгаа юм тэр. Би сайн сайн. Аарчиг одоо шах чулуу шүү дээ. Тий, аарч шахах чулуу. Одоо бидний одоо шах чулууч одоо ингээд хөгччүүд ингээд харж ирдэг ийм л чулуу байна. Гэхдээ тий, одоо энэ Австралийн тал аваад ирдэг. Австралийн талын нүгтэй чулуу ингээд эргүүлээд тавьдаг байж чулуу. Тий. Тэгвэл тэнд гитсэн нэг самган хүн гэргөө 5 залуу эргээд тавьчих хийхгүй чулуу тий. Тэгэд одоо энэ чулуу тэр саадан дотор энэ дотор байна. Байна. Тэр манай аавын ах одоо тийна ийм юм. Товжал гэдэг нэртэй хүн байсан, занг хүн байсан байгаа юм тий. Товжал занг гэдэг нэрлэгддэг одоо. Тэний үрхүүчүүд наачлын нэрний энд бас байна. Гархан бас байна. Тэгээ би këнэ төвхөр гэхаа би тэнийг их дуурч бодож явдаг байх. Чулуун төртөл түүх шиг байдаг. Тий. Нэг ширхэг чулуунд бол Монголын түүхээс явж байна. Тэр байдаг. Тийм мөр тэнд байдаг. Үлдчихлээ байдаг шүү дээ. Тэгээд манай засаг дарга байж яхад би дүн засаг дарга хэлээд манай засаг дарга машин тэргээ явуулаад уучаад би тэгээд тэнд дууссан чинь би нэ сумаас 4 залуу авчирчлаа. За. 4 залуу тэгээд мөхөдөд гарах гэж чаддаг. Тэгээд энд авчир буулгацсан тийм байгаа тэнд. Тэгээд төвхийнх дээр товчхон төвхийнх дээр би нэг илүү сайн дууссан боддог мэд бодож байгаа. Нэлээд бяртаа хүн байж. Баавгатаа одоо тэгэл одоо баавгатаа ноолдоод тэгэл азуулдаг бол тэгэл баавгаг ноолж байгаа тэгээд адаад баавгач бас тэгэл одоо араат шүү дээ том. Араат нь чинь одоо хүмүүс итгэл гэж юм нөө. Тэгээ баавгаж шарахаар баавга хадуу сэмдэр цур тавиад эдгэж асууж. Баавганы халуун шиг. Халуун юу сэмжээр нь одоо чинь одоо зөндөл мааж надад байдаг. Саварцдаг. Тэгээд тэнийг чинь одоо баавганы үйлнэний махаар eelэн юм. Симжихай. Уранхаа бүхий түүхээр бол бас ингэж эхлэх юм байна. Нэг хэсгээс тийм ээ. Тий, одоо уранхаа жинхэнэ бүхий түүх болохоор тиймэрхүү. Шүрүүч улгай гэдэг хүн байсан бай. Торгон улгай гэдэг торгон ноёнд баригдаад ширлүүлээд. Тэн хураахаа ноён гана амьд улгын авчсан. Когтам татнахари чамшиг хуулгаж татуулах. Чавас. Би тэрэ хуулж кэржөө чиний хууртаа бүрээр харсанд барьж өгч ганцхан татаа тайчаад өгөхөдөнэн боолоо айчгаад эсрэг торуудаа ноён бууж намчилж өөж амаршагж одоо чи манай торгоносоо болохоо гэж их мөнгөөр итгэрэгтэй эрен буцаад наадхмусаар нуураагооч ноёнд ирүүлжсэн гэсэн. Хүнгийг. Уранхаа одоо тэгээд энд ард түмний бас нэг юм та бүгдийн аялгаар одоо та ярьж байна уу? Уранхаа одоо энэ аялга бас устж байна уу? Аялга бол бас устж байна уу? Устж байна. Уранхаа хэлгээд боллоо. Одоо гарын нэгэд хэлэх гэсэн чинь бас ондоо аялга оржоод байх юм байна. Яг одоо дасчихсан байна энд. Одоо ингэ олон газар яваад ярьж түүнтэй ингээд дасчихсан. Одоо манай уранхаа чинь хэлдэг нь бол шал өөр байгаа тий. Өөр ба. Шал. Манай уранхаа чинь ингээд зүүн тийшээ яваад ингээд төв халахчдуулаад ингээд ихтэй
бүр казак гэж хэлдэг шүү дээ. Казак гэж хэлдэг наад. Жинхэнэ Монгол өөрийнхөө аялагыг мэдэхгүй болохоор тийм мэдэхгүй болохоор юм бол одоо юу болох хэлэн одоо буруу бол казак гэдэг шиг. Одоо манай өөр анхаад манай аавнууд би вагуулж ах тэгдэг л байсан юм бас. Гоннамаа автомт хийвчи. Над югэн чиккэж чигээр дайрдаг байсан. Сүйт авахад усад ирж байгаа. Тэгээд би одоо тэнэг нэг бодох. Яг л 9 квинта тань арай ахтайсан квинтин гэж яриад ингээд найруулах их хатуу бас их үүрнэс ёсон шигтэй шүү тий. Одоо хөрөг найруулах зүйл анхаж ингээд осч аншид найрна. Та нэг сэвлийг үүрэх талаас нь бас нэг ярьж өгөөш. Таас их залуудаа хөрөм найр ёсчгийг бас нэг ахаж явж ирсэн. Одоо явдаг байсан. Ингээд атнууд нь явдаг байсан тий. Одоо тэгэл урайхаа одоо тэгэл одоо бос юунаас үүрмэц өөр байдаг болов. Тийм. Сэвлийг үргэх ёс заншлын талаас нь цээр одоо ёс талаас нь бас нэг та нэг тайлбарлаж өгье. Тийм одоо сэвлийг үргэнэг хаад одоо жишээлбэл нэг айд нөө хөрөдөө өрөөг авна. Өрөөг авна гэхээр. Сэвлийг үргэний одоо манай анхуулах хөвгтэн даах авна гэдэг. Даах өрөөг. Яг нэг бол 50 ч юм суунаа 100 ч юм суунаа чөөхөн юм суунаа хамаагүй. Эрэгтэй хүүхдийг ер нь хэдэн настай, эмэгтэй хүүхдийг хэдэн настай байна? Эрэгтэй хүүхдүүдийг сондгоноос нь явна. Эрэгтэй. 3 цаад юм уу 5 цаад. Эрэгтэй хүүхдийг. Сондгоо. Эмэгтэй хүүхдүүд тэгш нас нь. Тэгш насн дээр. 2 нас юм уу 4 настай тэгж сондгоо. Доотлон ер нь хэдэн насаас эхэлэх үү ер нь эрэгтэй хүүхдийг? 3 цаадыг авд юм. 3 цаад явд юм уу тэгээд 5 нас хүрчүүлсэн хүүхдийг хараа том урчуулсан нэг 9 өрлөг нь гүйцээд бас нэг сексигээд эмэгтэй хүүхдийг сумдаа тэгээд айдаг барил гунд явд юм уу. За сураг тарган сайхан урж гэнэ үү? Сайхан та бүхэн айдуулаад бүлээ амармент сүргэн тарган сайхан урж гэнэ үү? Сураг тарган сайхан урж гэнэ. Аян замдаа сайн явж ирцгээвүү. Аян замдаа сайн явж ирлээ. Шүүн нэрлээд их сайхан газарлаад явж байхад харахгүй шүүн сард өглөө боосоод арсыг өндөр өрөөлөөр дээр гараад тассан их сайхан байна. Өөрөөр тооноор нөгөө малаараа тавьчихна гэдэг чинь баг энэ газар юм биш үү? Энэ. За сүрэг тарган сайхан урж Сүрэг тарган сайн урж гэнэ үү? Сайхан урж. Аян замдаа сайн явж ирвүү. Аян замдаа сайн явж ирлээ. Таны битгий лагшин сайн байна. За Тол. Сураг тарган сайхан урж гэнэ үү? Тарган сайхан урж гэнэ үү? Сайхан урж. Сайн явж ирсэн. Алтан сардан нэлж тавиа үү? Алтан шавзамаа сайхан үлжиж сайн явж ирлээ. Урж. Сураг тарган сайхан урж гэнэ үү та? Сайхан урж гэнэ. Сайхан урж. За сүрдраасаа урж гэнэ. Сайхан сураг тарган сайхан урж гэнэ. За сайн явж ирцгээв. Сайн явж ирлээ. Эзлэх сайхан авруулж. Сайхан урж гэнэ. За та бүгд ажил сайн. Сайн явж ирсэн. Сайн явж. Саний хоорондоо сайхан урж гэнэ энэ манай бүтгэл. Нэрэн тэгээд төвийн баг гэж өвдөө манайх тэгээд сайхан урж байгаа тэгээд өнөөдөр ийм юу хийгээ явж байгаа та бүднийх баярлалаа. Тэгээд энэ бол өвлөмжлийн юм чинь нэг зарчим бид бидний иргүүхтэй хоошилдох. Гол зорилгоны нөөцөс ийм төлөвлөгөө үүсгэж та бүднийх баярлалаа. Тэгээд манай интернэшнл хүмүүс юм. Манай нүтгэрийн эзнийг нэрийг хэлдэг. Одак юм уу? Одак гэдэг би айдын хүмүүс. На тага нүт манай гэдэг. Тэр ахтаны тага. За тэгээд урайхан ард түмний аялга сайхан цайгаа нуут ингээд уранхай аялга бол их өөр мөчтэй. Манай одоо энэ хүн болоо дээрээс юу энэ сум дээрээс 94 онд сумын застараа хийж байгаа. Тэгээд техник юу зураг дүрстэй урлагийн багшаар ингээд ажаад гавнаас байгаа бүрнэ. Транхын залуучдын зохиолтой хорооны шагнад яруу найрагч бүрнэ гэдэг. Яригдсан тийм байгаа. Тэр хүн болох тэр алуугагийн угуул иргэн. Насарын хөдөлмөл дээр байгаа нэгдлийн очны гэдлэгэж ажат очны гэдлийн туурчнаар олон жил тууртойгоо яваад явж яасан тийм алчил. Тэр хүн болох тэр одоо насарын Мөнхөр асундаа ажиллаж амьдраад
Нэгдүгээр хүртэл байгаа энэ дэр насны тэтгэврт гарсан бас нэгээд залуу насндаа нууч нэгдээс өмнө нэг хэрэгцээтэй газар юунд ажил гэдэг нь эрэхлээр нэмээ үрж ясна. Хүн байгаа ноосхоо гэдэг юм. Тэгэхээр энэ юм болохтар манаас өмнөдөө бол одоо дээрээс нэрд гарсан тийм гоё гарын уртаа. Дархан тийм хүн байсан юм аа. Говалтан бүгдийн соёлын гавьяц зүтгэрт нэг гэрэлт цалиг малиг сэтгүүл гаргадаг байсан гадаард сэтгүүлчдийн нэг зэвлийн ерөнхийлөгч бас байсан шүү дээ. Гадаард ингэж хэлж байгаа. Баруун монголчууд даан байлдааны үед тэр цавчуулж өгсөн цэрэг ирсэнхэ тэр эн чин одоо цагаан давуугаар хийчихсэн байгаа болохоос биш тэр үед хоньны арс нэхэл байсан байхгүй. Тэр нэхэлээр чин завжуулж өгсөн хүний толгой хүзүүнээс цус гарны дад мөрн цуснд будагдана да. Тэр цуснд будагдсан тэр дээдий чин тэр хүний цус чин барагтаа болж ялдахгүй. Ялангуяа тэр көдсөн дээр шингэсэн юу дардахгүй шүү дээ. Тэгээд тэрний найрлагаж далдлахын тулд ийм хардаад ингэр хошмог хийж өгч. Ингэж одоо тэр ора эрчүүдийнх нь дээд хүрсэн. Ингэж бүрдсэн байх. Та зам бол тэр одоо нэмгэн тэрлэг гэж хэлнэ, давшиг гэж хэлнэ. Юуд бол тэр бид нэр одоо үч гэж хэлнэ. Үч дотроо сагсраг үч, урган үч, кирийн арсын яа тэгээд ямар арсаар хийсэн, төлгөн арсаар хийсэн байвал кир арсан үч гэдэг чинь онны уртын ноос нь салаад дөнгөж нэг ахлын ноос нь ургаж эхэлж байгаа тэрийг тэгшэрч байгаа үеийг тэр арсаар хийсэн дээдэг бол кир арсан дээд гэж хэлнэ. Кир арсан дээд. Сагсраг дээд гэж байна. Тэр ч одоо нэг хураг арай төлөг бодоогүй үедээ нэг хавар хурагны арсыг тэр их уртурт байна. Өвстэй. Тэнийг сагсраг дэвэл гинэ. Тэгээд одоо үч ерөнхийд нь үч гэж үстэй дээдүүдэл үч гэж хэлнэ. Хурган үч гэдэг чинь цэвэр хурганы арсаар хийсэн хурган дээдийг чинь бол одоо голцоо гоё дүмсэн шүү дээ тийм ээ. Бас ажирган дэвэл гэж байж. Ажирган нэг бас байхгүй. Жинхэнэ намар одоо ичиндээ мадан гаргаж иш. Тэр чинь одоо хоньны ноос нь гүйцсэн бүр хөцчихсэн. Тэр бод маш зузаан тэгээд үсийн урт дулаан өвдөг 91 чон дахта дүүцэж очихоц тийм л одоо мундаг дулаахан Малын ус одоо бүрэн гүйтсэн үе. Ерөнхийдөө бол урийнхаар төмний одоо хэллэгээр заншлаар дээл гэж ярьж тий. Энийг одоо юу гэж дуу? Дэвэл гэдэг бас. Дэвэл. Таны энэ одоо малгайг урийнхаа малгайг одоо яаж оовж матха төгрөг матха торч матха нэг юм оовж гэдэг матха Загвар одоо юу нэг юугаар яг юм. Энэ керен живэрч гэж бас керен живэр гэдгээ аранг. Энэ нэг шилвч гинэ. Энэ цагаан хургана арсаар гинэ. Энэ тавж гинэ. Тавж. Нүг жинс гинэ. Энэ задаа юу байна. Энэ бичи байна. Өвдийн гүтэнд энэ чинь ингээд бичи буулгаад биччихдэг байхгүй юу? Тэр дээр чинь одоо гүтнээс хамгаална. Тэгээд тэгээд арсэл одоо нэг юугаар малын арсаад тэгээд энийг бид одоо даавгаар гадралчихсан байхаас тэр үед хурганы арс одоо яг тэр юунд гадагшаа авч хийгдчихсэн байх л. Тэр энэ тахуулахаар 90 ранхаа гимназах авгаа гимназах сэврүүдийн захаж гисэн ийм цагаан байна. Нэг тастуулан мөрөл шүтж байна. Бас. Гэтэл нэг сонсч ялав.
Тэр. Айлгэрт одоо хадам ороогүй эмэгтэй хүн дийл нь бас ямар байх вэ? Гадна талын юг бас Яасаг нэ? одоо хадын ороо сэвгэр хүмнээ дэвлээ тустай байх уу? одоо сэвгэр дэвлээ Дийл нэ. Одоо нөгөө авгаад дээл одоо хадамд гараагүй байх чинь нэг давхар одоо гадна талын юу гэдэг үү? Ирэх юмслээ. Квата дээлтэй байна. Ийм квата ийм бас талтай ийм дээлтэй байна. Энийг болохоор сэвгэр дээл. Энэ одоо цэвгэр Хадамд гараагүй. Хадамд гараагүй. Ир мануураа гачин эмэгтэй хүмийг энэ айлдурж ирээд нэ эмэгтэй хүмтэй сууж кв гаргаж гэдгийг энэ таны энэ кв гаргах гэдгийг асуухгүй. Үсгүүдгээр таньна. Зөв. Ягаад тэр одоо авгаа болохоор нь исэ хаглаад одоо бид таашч тэр исэний гэртгэна тэнд тэр күмтэ суугаагүй утгаар ийм хөвцтэй байна. За күмтэ суугаагүй энэ күм 40-50 хүрсэн ч сэвэр гэдэг нэрнээс л салхах төвнүгээр нь байна. Кэрэ заяа энэ күмтэ суугаагүй күүхэд гаргах юм болж юу? үсээ 2 өст. Үсээ Бүрэн үстэй. Энэ үсээ хаглаад Сүшэт үснүүд суруу ижэгнэ. Энэ суруунийг одоо манайхар бол шилжилтийн насны үеийн ковидыг бас сэвэр гэж хэлнэ. Түнэс баг шиг одоо ковидыг дүгээр л гэж хэлнэ. Дүгээр ковид. Эмэгтэй зөв. Насанд хүрээгүй баг. Тэр түнэс өрөөд болохоор тэгээд сэвэр гэгээд энэ үсийг тагнаал чагалж явах хэрэгтэй. Гэт одоо хагал цагт хөвгөт юм анаханд тагнаал санаал гэдэг. Наснасари тоогаар сүлжиж өгдөг. Насныхан тоогоор. Хурганы арс нэхийгээр одоо та нэг нэлээд бас уралдаг гэсэн. Гол байх уу. Тэр хийж байгаа юмасаа сайхан танилцуулаач буураа. Хурганы арс нь одоо тэгвэл бичгийн көнгийн чанарын гояанаа л юм л одоо. Кийтэлтэй. Тэр одоо түнэс өдлөө мансын хэлсээр нагах сагсрах. Кирүүч. Эднэс тулаандан оролоо. Одоо манс ч болохоор дэвлэн юмсчна. Дотрих хэлэнгэн юмсчна. Дотрих госaan юмсчна. Мансын итлэг гэлэн. Хурганы өвч болохоор гоян юмснаа. Тэгээд хар хургнаар сар дээрээ додын хасам бисмэс байсан. Энэ чи хар хургнаар сар хөвөлдөг байсан. Хар хургнаар сар хэмжээр шүү дээ. Тийм. Ийм их хүлтэйг тал нутгал. Одоо юмаа хийгээд одоо хүртэл юмаа хийж гэнэ үү? Одоо энэ готлоод хэмснэ гот тэр. За. Маг госон байна. Маг госаа бойна. Өөрөө дүнсгэнэ бод маг госон. Одоо тэгээ юмаа хийгээл. Юмаа тэгээд байж байгаа. Одоо хэд үржээр буураа? 73 өтөө. Нэг залуудаа юу хийдэг вэ? Матч. Залуудаа яаснаагаа ээжмэтнаас хараад эдэтагаа хойлн дүүнэртэйгээ нэмдэж хагаад энэ эмнэлэгт асарч хийж тэтгэр тангаарлуу. Энэ айлын күмтаа суугаад төвөрж ирээд тэгээд энэ юм асарч хийж тэтгэр тангаарлуу. Танаа хүн юу хийдэг хүн байсан юм? Манай хүн даах хийдэг байсан. Сумдан күндтэй даахын дурдаг байсан юм уу? Тэнгиж буураа байсан сайхан хар максэрч гэж хэлдэг, дархан максэрч гэж хэлдэг. Максэр гэдэг юм байсан. Хамаар гэдэг нэртэй хүн байсан дээ. Манай мөнхөрхөдөө бих машин зэрэг засаг бих төмрийн ганц гэдэг юм зэрэг юм байсан. Монгол ганц түрэн даа. Монгол зоозмол. Би хэлдэг. Танаа юм болж энд нь төвтөөлж очиад нэг хүмэл юм авчираад агшгийлж яасан мэддгөө. Тэгэхээр нэлээд дуудсан хийдэг хүн байсан кэптэй гэж хэлдэг. Ерөөсө төгсөд хийдэг бай. Тийм. Тэр кийгэл уужаад тэгээд гой хэрэг хазгаа бүрүү зүрүү юм уу төвтөөгс хийсэн болж
гинтэн болохгүй нэгэд нэг ирэх хэвчээгүй тийм сонсож байгаагүй. Бас манай нутгийн ардтнууд ингээд өвлийн үлрэнд болохоор энэ амрын цагаас эхлээд одоо мөрөн ер нь уул эндэр уултаа нутг учраас мөрөө дандаа тагалж өндөг. Тэгэл тагаал. Тэгэд энэ өөрөгийн гэрийн хүнээ хийсэн тах автаахалдаг. Тэгээд бишээ бас газар хүмүүсээс авна да. Тэгээ ярьдаг бас энэ. За. Мааг дархан мааг нь тахыг үүсчих юм алгаа. Танигддаг. Тэрээс нөрнөө хөл тааруулаад тэр цогоо хадаасын гигээ цаашаа цогоо дуруулаад тэр хадаас нь тэр тахны нуух гэгээд байдаг ингээд цоо зөрүүлт юм байна. Тэр хадаас яг тэндээ шивдэ цуугаад яг таараад ингээд яа туудаг тийм хийдэг бас. Энэ хүнээ хийс шиг юм алга гэдэг байсан. Тийм ундраа яг тааруулаг хийдэг юм. Тийм. Тэр нуухтан ороод яг таардаг гэдэг байсан юм байна. Дээч жоохон хөвгтөд эднэр дараагийн гэдэг мал дээр байсан баг залуу байхдаа тахавар мөр тахалж идсэн юм эднэр гүнээс бас. Манай күнэ ээжи хүүшнэ тод бичгтэй хүн байсан байгаа юм. Тэгээд тэр нь ураанхан төвийг хэлдэг хүн байсан юм. Энэ одоо таар суудаж ийгээд ерөөсөө илаа устгуулахгүй. Метрэтгүй явж өгч өнөөдөр та нарыг битэж энэ бүхэнд нь тэр хайсан умдаа нүлдэд юм шиг байгаа юм. Тэгээд ураанхай гэдэг годгаас ураанхай биш л манай Монголыг юм анжин гүрнээс нар устгах гэхэл яасан болно ш. Устлгөө дэхэрчгээд үлдснэ зааж үдний таансыгаа хамаачнаад болж өгнө гэдэг чинь бас айхан шүү. Махарх мөн. Тий. Ингэж тэмтэж явсан. Манай тэр хатмик номтаг уулан баг залуудаа ном үзэж агаад мартчихад 76-аас нь эхэлж үзлөө гэдэг. Үзэж ялгсан удаад бичсэн тэр хүмүүнэ бир тод бичсэн ном байт юм л. Годан натал хамт явдсан байгаа. Бал дурчч. Сайхан хүн байсан ш манай гэж. Манай аав бас тэр хүмүүс бас тэр тод үсэг бас заалгаж байсан. Тод үсэг. Тэр тод заалгаж байсан байхгүй юу? Мартын заяанд ном хажуунцгийн зохиосон тод үсэг гэдэг чинь баруун монголчуудын бичгийн их том өв соёл байна. Тэр бол одоо яг тэр уугуулчин монгол бичгээс ялгагдах гол онцлог нь уугуулчин монгол бичиг дээр чинь бид нэр та хоёрыг бол ялгаж уншихгүй шүү. Тэгэхэд тэр тод бичгтээ энэ даа гэж энэ та гэж энэ дээ гэж энэ тэ гэж бүгд ялгагдана. Тэр нь л нэг онцлог тод үсэг гэдэг үү. Заяанд нам Соо Монгол хэлдэг байсан шүү. Өөрөөс энэ их мөн. Энэ одоо таван шүү. За энэ бол Когтэнгийн эсгээ дуурахтан гэж бичсэн байна. Энэ одоо Монголыг айлгаар нэг өөрштэй байна. Коке Тэнгэрийн эсгээ тагуурах гатон тан. Энэ болохоор одоо манай логонд нэг төрхийн лого. Миний биш бүх монголчуудын логог ингээд хэвлэр хүрлээр цуудахад энийх мөнд гол хийдгсэн байна гэж авч явдаг. Энэ одоо хүрл одоо өв гэдэг одоо бас сайхан монголынх бас юм ингэж хүрлээр хийж бас сайхан монголынхаа эртний тэр олдуур юмудаа бас сайхан бэлгшээл бас хийдэг юм сайхан хүмүүсээр хийлсэн сайхан уран дархан сайхан хийсэн байна. Яг тэгээд энэ чоож бас энэ борчхон чоож одоо халах чоож гэдэг юм байна. Оройхоо чоож гэж одоо байдаг юм бол яг ямар чоож гэдэг байсан юм болоо. Одоо монгол чоож гэж хийдэг. Тэр хүмүүс хийсэн чоожгаас ажиллана. Туркинийг монголч эрдэмтэн нэрээ би мартчихтээ. Чоож зэгсэн. За. Тэр турк эрдэмтэн. Туркээс нэг эрдэмтэн манайх ирдэг байсан. Тэгээд тэр чоож зэгсэн чинь тэр хүн хийсгээд өгчтэй. Тэр хүн захиа хийх гэж үү? Тэр хүн захиалахгүй нэг ирхэн бод өгсөл гэдэг. Энэ одоо 3 төлхөртэй цааж байсан. 3 төлхөрөөр гарах юм. 3 төлхөр. Нэг төлхөрд байхгүй тэгээд онгохгүй. Харин ийм бэ. Би бүр 5 жортой төлхөр харсан байхгүй. Болчихсон юм. Тэр турк нэг
Энэ таныг онгол за Гүжил 3 төтгөрөөр онгол юм уу? Манай нөө арилдаг өвгөн тэгшгээс. Онгоо мөнгөсөн бот онгоогоо дээ тийм. онгоо тэр онгоо Суулж авна шүү дээ. Аа байна. Суулж авна шүү дээ. Сайн дархнаа хийсэн чөөж. Сайн Төтгөрөөр онгоос. Одоо наа чи нөгөө хоёр зүтгэр урддаг. Одоо нэг юм зурж байгаа. сайн дархнаа чөөж шаг гэж ураад Аа. тош гэж гардаг гэж байгаа юм чи. гэж ураад тош гэж гардаг. Өөрөөр За чой тайлгдаагүй эхний төлхөөрийн юу гарч шаг ирсэн. гэж ураад шаг гэж гараад тош гэж. болоо. Бас мөрөө хамгийн чөлд орно. Одоо яг ажиглах. Одоо энэ орж таараад байна ах. Одоо яахад. Энэ эндээс зарах юм тийм байна. Нөгөө талдаа байна. Бананаас нь орох байхаа. Наатахш нөхгүй. Готэж Той. гацна. Энэ Энэ жигтэй чой юу вэ? тэгж урах хэвээр. Тэгж л урах юм нарийн. Сая өрөөгөө талаас. Надад чинь Нөгөө талдаа юм шиг байна. Тэгж орох би байхаа. торлож яасан юм шиг. Өвөж. Энд байж. тэгж Бас байна. нэг төв шүү. Тэгж л урах. Босооч. Би ч одоо сайн мэддгүй л да тэг туурхтал маань Одоо энэ нөгөө зүтгэр энийгээр ороод энэ хоёрын завсраа ороод энийг ингэж ингэж харж авчиж тэгээд энэ онгоно гэсэн үг. Тий. Таад нэг зон. Монголыг байгаа шүү. би чадахгүй мэн үү? Чадахгүй мэн. Наад би сая хайлаагаад. Аюу. Сая гаргасан гэж. Одоо ил орох ёстой. Энэ л очиж авсан. Тэнтэн. Манай хөлдөд одоо би Энэ өвчтөр чойжиг тэгээ одоо ерөөс өгч чадаагүй ингээд хэдэн жил болж байна? 16 онд насарсан. Аа. Нэрийн чөө. Тэгж одоо зүгээр ганц зүтгэр. 16 онд насараа тэр түнөөсөр тэр түүрхээс бидний читлэг бодлаа. Туркийн эрдэмтэн нэрийг мэдэхгүй байна та. Гэн нэг юм дээр ном байдгүй л Уул нэг холддог байж бол нэг өгч үлээ тийм ээ.